79,799 крон. За, сайн уу манайхаа. Хэдүүлээ хамтдаа Volvo-гийн ер нь хамгийн том загварын машиныг үзцгээе. XC90 гэдэг загвартай машин байна. За, энэ харагдаж байна. Энэ айгүй гой цагаан өнгөтэй юм байна. Обод нь хидтэй гэж байна. 275, 35, 22-тэй дугуйтай юм байна. За одоо энэ обод чинь л амар үнэтэй гэдэг байгаа ш. Тэгээд эн чинь даатгалгүй яж хат. Тэрээ энийг зурх юм бол тэгэл ер нь 5,000 евроны өрөнд орно л гэсэн үг. За урт нь бол жигтэйхээ натгач ерөөс. XC90 гэдэг загвартай. Тэгээд T8 гэдэг бас загвар юм байна. Hybrid гэж байна. Энэ бараг л цахилгаан бах та. Цахилгаан бензин хосолсон юм байна. Энэ онгоохгүй бол ерөөхдөө хосолсон загвартай байдаг байхгүй. Одоо уртлаа хэдүүлээ харъя да. Тэр энд байна. Энэ цахилгаанаар цэнэглээд тэгээд бас бензин хийдэг юм байна. За доторх нь одоо хэдүүлээ харнаа. За дээр мээр нь бол тэр чигээр шил юм байна. Онгоод юм байна. За хойноо дахиад илүү судалтай юм шүү дээ багаж нь да. Ер нь бол гэр бүлийн загвартай л машин байна да тий. 5, 6, 7 хүний судалтай болчдөг юм байна. За энэ бол сайхан хэд байна уу? Volvo бол ерөөхдөө явдал модл бол янзын гой зөвлөх. Одоо ачиж буулгах талаар чинь Volvo-ны явдал бол жигхэн гоё байдаг байхгүй. Үзэн гоё юм байна уу? Тэнцэнэ хөөрхөн бүр хөгжим шиг юмтай юм байна. За ерөөхдөө удирдлагууд нь бүгд ажиллах уу? Чин нэг том дэлгэцтэй юм тий. Шилийн толын дэлгэцээ. Шууд уцаа холбоол энээрээ вайрс нь гарч ирд юм шүү тий. 360 камер мэмэртэй байдаг шүү дээ болно. Харанд нэхлэр. Гарч ирэхгүй байна. За. Салаа молоо нь бол жигтэйхэн гоё юм байна уу? Энэ юм нэг юм арьсан тэгснэ. Энэ нь болохоор нэг юм дааван материалтай нэг бүүдэнгийн загварч юм шиг тий. Барил нь бол гоё юм байна уу? За хэдүүлээ одоо хамрын онгоолгож үзцгээе. Volvo. Зя. Энэ ч хамар нэг гоё. Доошоо намхан юм байна. Амар өндөр байдаг байхгүй болно. Машины их машинуудтай хамар. Энэ хараад байна. Цааш энэ цахилгаан мотор юм шиг үү те. Сайхан гэж нөө. Дуу муу яасан ч гоё шингийн юм те. Энэ одоо юу юм болоо те. Энэ ямар амар сүртэй юм бэ? Солиотой юм те. За. Сайхан л идэв та. За, Volvo дээр ирлээ. Түрүүний машины чинь 7 ширхэг очиад тэгээ энэ дэлгүүр дээр ирсэн л та. Энэ дэлгүүр дээр ирээд буулгачлаа. Одоо хэдүүлээ саяны машины үн болон те обоодных нь бас үн ямар үнэтэй байдгийг харцгаая. За нөгөө T8 хэдэн крон гэж байна? 622,000 крон гэж штэ. Бараг 100 сая маяг юм шүү те энэ машин ч. Сая. All cars good? Yeah. Okay. За бичиг баримт авсан. Одоо тэр роботыг хэвдэл харцгаа. За. Эндээс нэхлээ. За энэ зүгээр энгийн робот байна. Хитэн гэж 34,000 крон. 35,000 крон гэж дээ. Юу вэ?
За энэ бол дундайх юм шиг байна тий. Хүү 69 мянган бараг 70 мянган крон. За энэ бол гангарааны обод юм шиг байна тий. 79799 мянган крон. Харсан уу манайхаа. Энэ обод нь ер нь ажил дээр ингэж байдаг байхгүй амар үнэтэй л гэдэг. Ер нь бол яг тогтсон тийм үнэн хааш байхгүй. Тэгээ сая бол би бол үнээрээ хадлаа. Яа. Зөвхөн обод нь 10 хэдэн сая юм биш үү? Hello. Тэгэхээр чи одоо юу гэсэн үг юм бэ? Амар. Яг тараа дөрөв шиг обод тэ 10 сая маяг гэдэг. За. Машина тэд тавьсан. Очоод юмнуудаа зэгцлээд тэгээд дараагийн ажил руугаа явцгаая.